За сайн байцгаана уу манай залгамж төвийн үзэгч та нартай энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр би та нарт Солонгос хэлний аялын хөтөж орчуулагч гэдэг ажил мэргэжлийн талаар танилцуулж ярилцахаар энд суусан байна. Сургалтын Instagram-ыг дагдаг хүмүүс бол мэдж байгаах. За би бол бас давхар одоо аялын хөтөж орчуулагчаар ажилладаг хүн байгаа. Тэгээд бараг 3 жил болж энэ ажлаар ажиллаад тэгээд яг энэ одоо туршлага дээр үндэслээд ерөнхийдөө Солонгос хэлний хөтөж орчуулагч гэдэг хүн тийм ээ ямар ажил хийдгийг, за яаж энэ ажлыг олж хийдгийг, за ямар одоо чадварыг эзэмшсэн байх ёстой, за энэ ажлыг хийснээрээ бас юу сурж авдیں۔ За дээрэс нь энэ ажлын давуу болон сул тал нь юу байдیں гэх зэрэг бас нэг олон хүний яриад байдаггүй, хэлээд байдаггүй, за дээрэс нь интернетээс нэг хайж олоод байдаггүй мэдээллүүдийг өнөөдөр ярилцъя гэж бодоод энд сууж байна. Тэгээ бичлэгээ дуустал нүзээрээ яг аялын хөтөж орчуулагчаар ажиллах сонирхолтой байгаа ямар нэг удаа ч гэдэм үү хийж үзмээр байгаа хүмүүст бол энэ бичлэг нэлээд хэрэг болно гэж найдаж байна. Тэгээд бичлэгээ дуустал нүзээрээ. За миний хувьд болохоор яг энэ ажлыг яаж болсон бэхээр манай найз Солонгос одоо явахаас өмнө за би ийм нэг гайдын ажил хийж байгаамаа. Тэгээд чи одоо миний оронд ажиллах уу? Би Солонгос руу явах гээд байна гэдээ надад санал тавьж ирсэн. За тэгээд би ерөнхийдөө нэг очиж уулзаад ярилцлаганд ороод тэгээд ажиллаж эхэлсэн байгаа. Тэгэхээр ерөнхийдөө би гэлтгүү бусад хүмүүс бас яг энэ ажлыг яаж олдог вэ гэхээр нэг бол тийм танилынхаа хүрээгээр за эсвэл жил болгоны одоо бараг нэг 2-3 сарын орчимд бол одоо аялын хөтөж орчуулагчийн групп гэдэг бол Facebook дээр байгаа. Тэр группүүд дээр ингээд одоо хөтөж орчуулагч ажилд авнаа гэдэг ч юм уу энэ зундаа хамтарч ажилланаач гэдэг юм зарууд бол маш ихээр орсон байдаг л та. Тэгэхээр тийм заруудаас бас ажил олж болно. За дээрэс нь аялын одоо компаниуд байгаа. Тэр аялын компаниуд дээр очиод өөрийнхөө одоо товгийн оноогч гэдэг юм уу үзүүлээд за би ийм чадвартай гэдгээ бас ярилцлаганд орж тайлбарлаад тэгээд зундаа бол ажиллах боломжтойгоор бас ингээд гэрээ идэх ч юм уу эсвэл утасны дугаараа үлдээгээд бол явж болно. Тэгээд ерөнхийдөө бол ажилд орж эхэлдэг байгаа. Тэр нь аялын хөтөж орчуулагч гэдэг бол яг юм байнгын тогтсон ийм ажил бол биш. Одоо халтур маягаар гэх юм уу да тийм чөлөөт ажилтан маягаар бол ажиллаж ингэж хуваараа ажилладаг ажил байгаа. Тэгэхээр яг аль нэг компанид бол нэг харьяалагдахгүй олон ингээд компани цаг хугацаа өөрөө тааруулж чадах юм бол ингээд аялалд гараад бас яваад ээж болдог ийм ажил байгаа. Тэгээ ерөнхийдөө цалингийн одоо хэмжээ бол Монголд бол бас нэг тийм бага бол биш. Гэхдээ яг бусад одоо хэлний орчуулагч нарыг бодвол Солонгос хэлний хөтөж орчуулагч бол арай жоохон бага цалинтай бол байдаг. Тэгээд хамгийн багтаа бол нэг 150 мянган төгрөгнөөс за ихтэй бол нэг 250 мянган төгрөгийн хооронд өдрийн цалинд бол хэлбэлцэж байгаа. Тэгээд бол нэмэлт зардал бол бараг гарахгүй хоол болон байр одоо очиод амралтан дээр те байрлаж байгаа бүх тэр зардал бол компаниас гардаг учраас яг хувь хүнээс бол нэг зарлага гараад байдаггүй. Давуу талтай ажил мэргэжил байгаа. За тэгвэл яг энэ одоо яг хөтөж орчуулагч буюу гайд гэж нэрлэдэг байгаа тийм аялын. За энэ хүн яг юу хийд юм бэ гэдэг тал дээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгөх юм бол за Солонгос улсаас Монгол улсад хүрэлцэн ирж байгаа жуулчид гэж хүмүүс байгаа тийм. За тэр хүмүүст одоо нийт 5 ч гэдэм үү 7 ч гэдэм үү 10 ч гэдэм үү хоногийн хугацаанд тодорхой нэг хөтөлбөрийн хүрээнд одоо Монгол улсыг таниулах, Монголын соёл, уламжлал тийм ээ амьдрах юм маяг за дээрэс нь хоол, хүнсний байдал ч гэдэм үү эдгээрийг ингэж танилцуулах, хотын амьдралыг таниулах ийм ажлыг хийдэг хүн байгаа. За дээрэс нь нэмээд тухайн жуулчдын одоо аюулгүй байдлыг хариуцаж явах, за тухайн аяллыг одоо илүү сонирхолтой, хөгжилтэй, дурсамжтай болгох тал дээр зохион байгуулалт хийх, дээрэс нь очиж хоол идж байгаа газар болоо очиж амарч байгаа амралтын газруудад одоо тэ өгсөн захиалгыг баталгаажуулах, хяналт тавих гэх мэтчлэн бас ийм зохион байгуулах ажлыг давхар хийж явдаг байгаа. Зүгээр одоо энд очиод ингээд газар тайлбарлаад орчуулах хийгээд явах биш. Бас дээрэс нь ийм зохион байгуулах, зохицуулах гэдэг ажлыг бол маш ихээр хийдэг ажил байгаа гэдгийг бол онцолж хэлмээр байна. Тэгэхгүй зарим хүмүүсээс юу анзаараад тахад зүгээр л Солонгос хэлтэй хүн очиод хийждэг юм шиг ойлголтууд их харагдаад байдаг. Уг нь бол яг энэ ажил дээр тухайн хувь хүнээс тэр зохион байгуулах, тэр эрсдлийг урьдчилан тооцоолох, аюулгүй одоо тэр жуулчтай авч явах харилцааны маш тийм өндөр чадварууд шаардагдсан бас ажил байдаг шүү гэдгийг бас анхааруулж хэлье. За дээрэс нь энэ бүгдөөс гадна яг одоо Монгол улсыг тэр Солонгос хүний те одоо тархинд яг ийм шүү гэж үлдээдэг хамгийн том дурсамжийг өгдөг хүн бол гайд гэж бол би ойлгодог. Ягаад тэгэхээр Монголд буугаал гайдтайгаа уулзж байгаа аялын турш явсаар Солонгос руу явсан явтлаа тэр гайд гэдэг хүний үгээр тэр хүний өнцгөөс ерөнхийдөө Монгол улсыг бол хардаг. Тэгэхээр одоо зарим нэг гайдууд те
одоо муу ажиллаа хийдгээс болоод буруу ойлголт өгснөөс болоод одоо Монгол бол жоохон онцгүй гэдэг ойлголт авчихсан хүмүүс зөндөө байдаг. За үнэхээр гоё ажиллаа мундаг хийдэг гайдуудтай явсан хүмүүс бол Монгол бол үнэхээр гоё гэсэн ойлголтыг ингээд авдаг. Тэгэхээр тухайн тэр нэг гайд буюу хөтөж орчуулагч гэдэг хүний тэр ажиллаа хийж байгаа уур чадвар, сэтгэлээс хандж байгаа байдлаас шалтгаалаад тухайн тэр солонгос хүмүүс Монгол улсыг тэр чигтэн тэгээд хүнчгдэг талтай байдаг. Тэгэхээр яг тэр хүмүүс те Монгол улсыг юу гэж харуулах вэ гэдэг бол тухайн хүний асуудал болдог учраас маш хариуцлагатай ажил шүү гэж би хэлмээр байгаа. Тэгэхээр ерөнхийдөө яг солонгос хэлний хөтөж орчуулагчаар ажиллаад үзье да гэж бодож байгаа хүмүүс байх юм бол бас би Монгол улсыг тэр хүмүүс гой сайхнаар харуулж чадах байлуу те гой зүйлийг нь мэдрүүлж чадах байлуу. Дандаа ингээл муу мухайг нь харуулад авахгүйгээр бас тэр хүний те тухайн ингээд мөнгө төгрөгөө төлөөд ирсэн тэр хүн гой дурсамжийг Монгол үлдэж чадах чадвартай юу гэдгээ бас бодож үзэх хэрэгтэй гэж бол хэлмээр байна. Дээрээс нь мэдээж солонгос хэлний чадвар бол бас нэлээд дайггүй байх хэрэгтэй. Ялангуяа ярианы чадвар энэ тэргээр их явна тийм ээ. За байгалаар их явна. Тэгэл янз бүрийн зүйлийн талаар их асууналтай хүний ус бос ингэж бодож сэтгэдэггүй юмыг аюух асуудаг солонгосчууд чиг сонин сэтгэлгээтэй хүмүүс шүү дээ. Тэгээд олон түүх соёлын талаар их асуун, уламжлалын талаар их асуун, амьдралын маяг, хоол хүнс гээл те мал аж ахуй ч гэдэг юм ингээд маш олон төрлийн сэдвийн талаар асуудаг. Тэгэхээр тэр болгон дээр ингээд тухайн хүнд тайлбар хийгээд өгөх зөв ойлголт өгөх хэмжээний мэдээж ярианы чадвартай байх ёстой. Түүнээс бол ингээд нэг туг таг гэд гацаад байгаа хүнд бол жоох муухай мэдрэмж өгөх нь бол ойлгомжтой тий. Тэгэхээр тэр талын бас ярианы чадвар бол нэлээд чухал байдаг. Тийм учраас ихэнх компаниуд ер нь топгийн 4-өөс дээш 5, 6 таатай хүмүүсийг ерөнхийдөө гайдын ажил хийлэг илүү сонирхолтой байдаг. За дээрээс нь солонгос улсад амьдарч исэн хүнийг гайдаар сонгож авах илүү одоо сонирхолтой байдаг. За тэр нь ч зөв гэж би бол ойлгодог. Яагаад тэгэхээр солонгос ядаж 2-3 жилээс дээш хугацаанд тийм ээ амьдраад үзсэн хүн одоо солонгосчуудын зан арын шин сэтгэлгээний онцлог за ерөнхийдөө ямар хоол сэргэлдэг амьдралын маяг гэдэг бүх юмыг нь ер нь гадарлаж байгаа мэдж байгаа учраас бас тухайн хүмүүст ингээд аялын хугацаанд илүү зохицоод одоо атмосферыг мэдрээд нөгөө аяллыг гой үр дүнтэй өгөөч авч явахд нөлөөлдөг. Тэгэхгүй зөвхөн ингээд Монголд байж байгаа солонгос хэлийг сурцсан тэг аялал жуулчлалын мэргэжилтэй хүмүүс болохоор жоохон тийм хатуу арга барилаар гэх юм уу да тухайн нөгөө солонгос хүнээ мэдрэхгүй ингээд яг одоо аяллахын хүрээнд текст амдыг хийгээд ч гэдэг юм уу ингээд юм жоохон хэцүү байдлаар арга байдлаар авч явдаг юм шиг санагддаг. Тэгэхээр хэрвээ та яг солонгос улсад те сурж байгаа 2-3 жилээс дээш хугацаа болцсон ер нь зундаа нэг Монголд ирээд аялын хөтөж орчуулагч хийгээд үзчмээр байна гэж бодож байгаа бол дээрэс нь өөртөө бас зохион байгуулах те эмсийг учрыг олох асуудал шийдвэрлэх энэ төр одоо авьяастай гэж бодож байгаа бол энэ ажил бол нэлээд тохиромжтой гэж бол бас би хэлнэ. Одоо энэ аялын хөтөж орчуулагч гэдэг одоо ажлыг хийснээр ямар давуу талууд яг үүсдэг вэ гэдэг дээр ярих юм бол маш олон давуу талтай. Би бол бүр маш дуртай байдаг энэ ажилдаа. За яагаад тэгэхээр би өмнө нь бол өөрөө нэг тийм Монгол улсаар ингэ тойроо аялж баг үзээгүй нэг хит хитэн газар л явж исэн. Тэгэнгүүт яг гайд хийснээс хойш маш тийм тухтайгаар дээрэс нь ажил хийгээд гоё мөнгө холонгоо Монгол улсынхаа сайхан үзэсгэлэнд байгалуудаар аялж одоо үтсэн байдаг. Тэгэхээр миний аялж исэн газрууд бол одоо Хөвсгөл, тэгээ Арангаан, Цэнхрийн Ашаам, за дээрээс нь Заавхны хар ус нуур, Мухартын гол, за тэгээд Говьор, за мэдээж Улаанбаатар тэрлжээр бол маш олон удаа явсан. Их мэтчлэн ингээд хүмүүсийн заавал очиж үзэх хэвээр Монголын гайхамшигт байгалуудтай газрууд бол очисон байдаг. Хөвсгөлийн өвлийн үзэсгэлэн ямар гоё энэ тэр тайгад амьдардаг хүмүүсийн өвлийн амьдрах юм аяг гэх мэтчлэн ингээд гой бараг тэгээ өөрөө зорж бараг би хизээж очихгүй байхаа гэж бодсон газруудаараа ажил хийнгээ явсан байдیں۔ Тэгээд энэ бол маш том давуу тал. Тэгэхээр Монгол хүн бол яг ингээд тэр Монголынхаа гоё үзэсгэлэн тал байгалаар яваад малчин хүмүүстэй гоё харьцаад очихоор үнэхээр Монгол улс ямар гоё сайхан юм бэ, ямар гоё уудам юм бэ, ямар гоё амар амгалан юм бэ гэдэг бол үнэхээр мэдэрдэм байлээ. Тэгэхээр яг Монгол хүн болсны хувьд магадгүй солонгос хэл сурсны хувьд энэ ажлыг хийж үзээд тэр Монголынхаа сайхныг мэдрэх нь л нэг том давуу тал гэж бол би хэлмээрэн. Дараагийн давуу тал нь юу байдаг вэ гэхээр өөр лугаа дахиж өнгөж харсан. За би ер нь хувь хүний талдаа асуудал шийдвэрлэх чадвартай юу? Бусдыг имийг зохион байгуулах чадвартай юу? Бусдыг удирдаад аваад явах чадвартай юу? За дээрэс нь хүн хоорондын харилцаан дээр ямар чадвартай. За дээрэс нь миний солонгос хэлний ярианы чадварыг айл сэдвүүд дээр ямар байна гэх мэтчлэн ингээд нарийн зүйлүүдэд бас мэдээж авсан. Ерөнхийдөө за би жоохон солонгос хэлтэй түүхийн тал дээрээ жоохон муу ярьд юм байна шүү.
шүү. За эсвэл одоо энэ те одоо соёл уламжлалт талдаа илүү сайн ярьдсан байх шүү гэдгийм үү ингээд нэг өөрийнхөө бас солонгос хэлний чадвараас шүүлтүрттэй оруулахад бас нэлийн хувь нэмэр оруулсан тийм ажил байсан. Тэгэхээр энэ бүх зүйлүүд бол маш гоё давуу талтай. Дээрээс нь маш олон гоё дурсамжуудыг маш олон гоё хүмүүстэй намайг танилцуулсан тийм ажил мэргэжил. Тэгэхээр яг солонгос сурж байгаа зундаа бас Монголд ирээд нэг гайд хийгээд үзчмээр байгаа залуучууд бол ирээд хийгээд үзээрэй. Ер нь яг 100 ингээд солонгостой одоо ажил хийгээд төлбөрөө олохоос илүү үнэхээр ингээд чадчихвэл баг Монгол ингээд 100жингаа 5 сараас тэгээ 9 сарын хооронд ингээд 100жингаа баг ажил хийвэл тухайн олж байгаа цалин нь солонгост баг 100жингаа ажил хийж төлбөрөө цуглуулсан дөөцөх үс хэмжээний орлого олох боломжтой гэдгийг бол би өөрөө харчаад байгаа. Тэгэхээр яг тэнд ингээд хүний нутагтаас тэ зовж байгаа орн Монголынхаа сайхан тал газраар аялаад мөнгө олоод төлбөрөө цуглуулах бас боломж байгаа шүү гэдгийг бас давхар хэлмээр байна. За тэгээ мэдээж аливаа юмд бас сүрэг тал гэж байгаа те. Тэгэхээр яг аяллаа энэ одоо хөтөж орчуулагч хийгээд явхад бол сүрэг талууд бол бас мэрсэр бол ер нь байдаг. Тэгэхээр сүрэг талууд дээр нь бол ярилцах юм бол ерөнхийдөө гэр бүлтэй хүнд бол жоохон хэцүү ажил. Ягаад тэгэхээр ингээд аяллаар ялангуяа зуны хугацаанд баг гэртээ байна гэж байхгүй. Аяллаар ингээд ирч явна, ар гэрийн амьдрал тэг алдагдана. Тэгэхээр ер нь ганц би ирлээгүй хүүхдээ болоогүй гэр бүл зохиож үзээгүй байгаа хүмүүст илүү тохиромжтой ажил гэж бол би хэлнэ. За дээрэс нь маш их одоо тийм эрсдлүүдийг үүрэх магадaltaй ажил. Жишээлбэл одоо солонгос хүмүүс ирээд морь их унана, тэмээ их унана, тиймэрхүү активитунуудыг хийдэг. Тэнгууд тэр хөтөлбөрүүдийг хийхэд монгол хүн бол яг хэвээр ер нь морь малтай харьцах тийм цаанаасаа тийм одоо мэдрэмжтэй байгаа. Гэтэл солонгос хүмүүс бол ямар ч мэдрэмж байдаггүй. Тэндээс болоод морин дээрээс унах те одоо моринд өшөглүүлэх, тиймээс унахч гэдэг юм уу, тиймэнд гიშгүүлэгч гэдэг юм уу, тийм ноцтой бас асуудлууд гарах гад байдаг талтай. Гэхдээ тэр бол заавал гардаг гэсэн үг биш. Гарахгүй байж болно. Ер нь гардаггүй асуудлуудын нэг. Гэхдээ тиймэрхүү бас эрсдэл байдаг. Тэгэхээр тэр эрсдэл ямар арга хэмжээ авах уу? Тэр эрсдэлд орохгүй байхын тулд юуг бэлтгэх үү гэх мэтчлэн асуудлуудыг бас бодож явах хэрэгтэй. Тэгэхгүй тийм эрсдэлд орж болно. За мэдээж тэгээ дандаа машин хэрэгээр явж байгаа учраас янз бүрийн аваар ослын асуудлуудаас мэрсэр гарах гад байдаг. Тэгэхээр тэр бас жоох эрсдэл гэж ойлгож болно. За дээрэс нь ялангуяа эмэгтэй одоо хөтөж орчуулагчийн хувьд бол яваад тэ одоо ихвчлэн ингээд амралтын газрууд дээр байрлахдаа жолоочтойгоо ч юм уу эсвэл өөр бусад одоо компани гайдуудтай эмэгтэй гайдуудтай ингээд орж байрладаг. Тэгэхээр яг нөх хинтээ хаана яаж очиж байрлахаа сайн мэддгүү, заримдаа жолоочтойгоо, заримдаа өөр хүмүүстэй гэх мэтчлэн ингээд жоон таамаг төдий байдаг. Тэгэхээр зарим нөхцөл жоохон хувь хүний тал дээр л аюултай байдалтай байж бас болдог. Мэтчлэн ингээд сүрэг талууд байна. За дээрэс нь нөгөө компани бас буруу сонгоод ажилд гарчих юм бол үр дагаврууд нь аюу хэцүү одоо төсөв мөнгөний асуудал ч байд юм уу. За тэгээд тухайн одоо гайд дээр ирж байгаа маш их өндөр ачааллууд байдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү асуудлууд бол гардаг. Тэгэхээр ерөнхийдөө сүрэг тал нь бол хувь хүнээс гадна за тухайн сонгож байгаа компанитай 100% холбоотой байдаг учраас яг гайдын ажил хийжмээр байгаа хүмүүс маань за би ийм чадвартай юмсээ зохион байгуулчин асуудлуудыг шийдвэрлэжнэ. Солонгос хэлний яриан дээр бол бас нэг асуудалгүй бодож байгаа бол компани бас зөв сонгоорой гэж би амжихан захимаараа. Яагаад тэгэхээр маш олон төрлийн компаниуд байгаа. Зарим компаниуд бол аяллахын туршид 100% одоо тэг гайд нь хоолоо хийж аялалд явах тохиолдлууд байна. Зарим нь болохоор ерөөсөө хоол хийдэггүй дандаа ингээд одоо кампуудаар эсвэл зоогийн газруудаар хоолоод явдаг газрууд байдаг. Зарим нь бол ингээд хоолны мөнгө төгрөг өгөхдөө тэг маш багыг өгдөг тэрэнд нь тааруулж жуулчтай авч өгөх асуудлууд байна. Зарим нь бол ямар ч тийм найдваргүй, хариуцлагагүй жолоочуудтай хамт ингээд аялал явуулцдаг хүмүүс байна. За бүр солонгосоос авчирж байгаа жуулчт нь те ямар ч шүүлтүүргүй энэ төр авчирдаг жуулчдыг ингээд аваад ирсэн тэд нар нь харилцаа хандлага гэж аим шигэн хүмүүстэй цуг явдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү олон эрсдлүүд бас байдаг. Тухайн сонгож байгаа компани маш сайн судалж бас ажилд гараарай гэдгийг зөвлөмөр байна. Тэгэхээр ерөнхийдөө бол хоол унд хийдэггүй те дандаа зоогийн газраар гоё явдаг. Дээрээс нь авчирж байгаа жуулчдаа гоё шүүлтүүртэй ханддаг. Дээрээс нь тухайн ажилд гаргаж байгаа жолоочоо машин тэрэгнтэйгээ маш хариуцлагатай ханддаг. Хариуцлагатай компанитай хамтарч ажиллаарэ. Тэгэхгүй болохоор нөгөө анх удаа яг гайдын ажил хийж байгаа хүмүүс юун дээр анхаарах яахаа ихээ сайн мэддэггүй учраас тэгэл явуулаад үгүй гэсэн лөө ингээд аваад очичдаг. Гингууд маш одоо буруу ойлголт бас авах магадaltaй байдаг болохоор илүү би анхааруулж бас яриад байгаа юм шүү. За тэгээ ерөнхийдөө яг миний одоо туршлагаас бол гайдын ажлууд бол маш гоё байсан. Тэгээд
давуу тал дээр бас нэг зүйлийг түрүүнд дуртахаа мартсан байна. Би яг энэ гайдын ажил хийж байхдаа маш олон зураг авалтанд ерөнхийдөө оролцсон. За Солонгосоос ирж байгаа баримтат кино, нэвтрүүлэг, одоо загварын зураг авалт гэдэг ч юм уу те, клипний зураг авалт ч гэдэг юм. Ингээд зураг авалтнуудыг оролцсон. Тэгээд яг тухайн үедээ ингээд нэвтрүүлгийн зураг авалтууд бас нэлээд Солонгосын гайгүй олонний танил хүмүүс бас ирсэн зураг авалт байсан л да. Тэр үед би яг бодож байсан байхгүй. Би Солонгос хэл сураад тэгээ Монгол өнөөдөр ингээд ийм гоё алдартай хүмүүстэй уулзах боломж надад олдсон байж тээ. Хэрвээ би Солонгост зүгээр л ажиллаж байсан бол хэзээ ч тэр хүмүүстэй бараг те тэгж 7-8 хоног хамт яваад орчуулах гэж өгөх тийм боломж бараг гарахгүй байхгүй. Гэтэл Монголдоо мөртлөө тэр хүмүүст ингээд заад зөвлөд орчуулгыг гэдэг өгөх энэ гоё боломжийг би олж авсандаа маш их баярлж байсан. Тэгэхээр яг бас энэ гайд орчуулагчийг ажил хийхдээ компаниа зөв сонгоод зөв чиглэл рүүгээ ажиллаж чадах юм бол маш гоё боломжууд бас нээгддэг ийм сайхан өгөөжтэй ажил байгаа. Тэгэхээр магадгүй Солонгос хэлний аялын хөтөч орчуулагч хийх сонирхолтой бол над руу манай залгамж сургалтын Instagram дуу чат хүчээ зөвлөгөө мэдээлэл авч олноо. Би бол өөрийнхөө одоо мэдж байгаа, ойлгосон, сурсан зүйлүүдэл харамгүй хуваалцахад бэлэн байдаг хүн. Тэгэхээр нэрлэлгүй бас чат үчиж байгаарай. Тэгээд энэ бичлэгийг дуустал нүцэн та нартай баярлалаа. Ерөнхийдөө аялын хөтөч орчуулагчийг бол Солонгос зээл сурсан, Солонгост амьдарч байгаа хүмүүс бол нэг удаа бол, хоёр удаа бол хийгээд үзчихээр сайхан ажил шүү гэдгийг бол би бардам хэлнэ. Гэхдээ мэдээж түрүүний хэлсэн анхаарах зүйлүүд, компани энтраа зөв сонгох хэрэгтэй шүү гэдгийг мартаж болохгүй шүү. За тэгээд чат хичээд асууж болно шүү. Дараагийн бичлэг хүртлээ. Түр баяртай.